Гэмтлийн эмнэлгийн төлөнхийн тасагт төлөгдөлтийн 1-р зэрэгтээ хүндэрсэн 70 өвчтөн хэвтжээ. Тэдний талаас илүү хувь нь 3 хүртэлх насныхан юм байна. Ер нь өвчтнүүдийн 90 гаруй хувь нь 3 хүртэлх насны хүүхэд байдаг хэмээн эмчнэр ярьлаа. Төлөнхийн төвийн барилгыг 2 блокод тус бүрт нь 17 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаамаа. Энэ жилийн хувьд төлөнхийн төвийн төсөвт улсаас 1 тэрбум төгрөгийг суулгажээ. Харин 2017 онд 500 сая төгрөгийг суулгасан гэх мэдээ байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Содном Цэрэн нөхөн санал хураалт нь эрц хүрээгүй тойрогт явагдсан бөгөөд өмнө нь санал өгсөн сонгогчид оролцоогүйгээр онцлогтой. Дахин санал хураалт нийслэл явагдахгүй 19 аймгийн 57 тойрогт явагдана гэж мэдээлжээ. Улсын хурлын бүлэг өнгөрөгч даваа гарагийн хуралдаанаараа насны хишгийг 70 болон түүнээс дээш насныханд олгохоор тусгасныг бүлгийн зарим гишүүд ахмадуудаа ялгуурласан, алагчилсан, нийгмийг талцуулсан төсөл хэмээн шүүмжилсэн байна. Доктортой амжиргаа 3 төслийн 21 аймгийн сум дэмжих багуудын 105 ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халсан талаар дахин мэдээлэл хийжээ. 105 ажилтны оронд намын харьяаллын мэрэгжлийн бус хүмүүсийг бэлтгэж хуурамчаар сонгон шалгаруулалт явуулах гэж байгаа гэсэн мэдээллийг энэ үеэр өгсөн байна. Сэлэнг булган, Хөвсгөл, Өвөрхангай аймагт хүчтэй мөндөр орсны улмаас 2.5 мянган га талбайн ургац мөндөр төрсөн байна. Өнгөрсөн 9-р сар болон энэ сарын ихэнх дунд 10 хоногт хурд тундас нойтон цас унсан нь ургац хураалтын ажлыг багагүй удаашруулжээ. Авилгатай тэмцэх газар 2016 оны 10-р сарын 17-ноос 21-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 8 гомдол мэдээлэл хүлээн авч нийт 28 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 5 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяалын дагуу шилжүүлэх саналтаагаар прокурорт шилжүүлжээ. Ажиллагаанд 17 гомдол мэдээлэл шалгагдж байгаа гэж мэдээлсэн байна. Улсын ерөнхий прокурорын туслах дотоод аюулгүй байдлын хэлцээний дарга Амрууд хэлэхдээ зоригийн хөнөөсөх хэрэгт булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж саатуулан байцааж байгаа бөгөөд хэргийг нууцын зэрэгэлтэд шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй талаар мэдээлжээ.